25 дугаар анги. Ууралсан Сумэй. Чүфэн энэ өхөөрдөм ариухан охиныг ийм элен далангүй байна гэж огтхонч төсөөлсөнгүй. Яаж ч харсан тэр үгүйсэхэн аргагүй үзэгслэн гоо байж яаж ийм үгийг хамаагүй хэлж чаддаг байна. Чамтай гэрлэнэ. Яагаад чадахгүй гэж? Гэвч Чүфэн бууж өгсөнгүй. Тэр байрандаа зогсоод алгаараа хацраа тулаад урдаа зогсох үзэгслэн гоог дээрээс нь доош сайн гихчин шинжлээ. Энэ үед л Чүфэн Сумэй жаахан ч гэсэн бие хаан нэлээд том байгааг анзаарав. Түүний сайхан галбир үнэхээр бусдыг өдөөхөр байлаа. Чи мө надтай гэрлэх сажита байсан ч би чамайг тоохгүй. Муу хулиган. Чүфэнийг олиггүй харцаар өөрийн ширтэж байгааг харсан Сумэйг өмнөх шигээ тоглоом хийж чадахгүй байв. Тэр Чүфэний хажууд ичхүргүй аашлах туршлагагүйгээ сая л ойлгосон юм. Чүфэн хэдхэн үг хэлээд л түүнийг таг чиг болгочихов. Өө, ашгүй. Чи миний сонирхдаг охин биш байсан юм. Чүфэн нуруунаас нь асар хүн тачааг авчихсан юм шиг хөнгөн инээмсэглэлээ. Муу навш. Сумэйгийн ууртай хоолой араас сонсогдно. Чүфэнээс хариугаа авахын тулд Сумэй Чүфэнээс огтхонч холдолгүй улам ойрхон алхаж байв. Алхаж байх зураа Чүфэн олон хүний өс сансан харцтай тулгарлаа. Чүфэн Сумэйгийн энэ үйлдэлийг яаж чадахгүй байв. Хүчний хувьд тэр Сумэйгээс хамаагүй дорой, Сумэйгээс хүчтэй байсан ч ийм үзэгсэлэнтэй охиныг явуулах гэж зодохгүй нь ойлгомжтой бидтэй. Нэгэнт түүнийг явуулж чадахгүйгээс хойш Чүфэн байдалтайгаа эвлэрэн энэ мөчийг ашиглан цагийг зугаатай өнгөрөөв. Хэсэг Сумэйгийн үзэгслэн гоог бишрэн ширтэн, хэсэг Сумэйг өднө. Энэ нь түүнийг уурлуулж, Сумэй дороо дэвслэхээс өөр зүйл хийж чадахгүй байв. Тэр Чүфэний гарнаас бариад нуруунд дээр нь алгадлаа. Сумэйг таньсан хүмүүс ч олон байв. Түүнийг дотоод танхимын номер 1 үзэгслэн гоог ихэд хэлцдэхгүй. Чүфэн энэ үзэгслэн гоог өдөн тоглоом хийж байхыг харсан хүмүүс үзэгслэн гоог аварч буй баатар болох гэж Чүфэнтэй тулалдах гэж оролдоно. Гэвч хариуд нь тэд Сумэйгийн хараалыг л хүртэнэ. Заримынх нь хавиргыг Сумэй хугалж явуулна. Сумэйгийн энгэр дээрх салхины нэгдлийн тэмдгийг харсан тэд өөрсдийнхөө азгүйтлээ л хараана. Тэр хоёр үргэлжлүүлэн алхахад хүмүүс тэднийг ажиглан зогсов. Энэ маягаараа тэд сонин содон үзэгдэл бий болгосон юм. Тэднийг сүнслэг уулын гадаад хэсэгт ирэх үед маш олон тооны хүмүүс тэднийг даган явж байв. Хараач, тэр Чүфэн биш үү? Түүний ард байгаа хүн Сумэй биш үү? Цугларсан хүмүүсийн дундаас 2 хүн гарч ирсэн нь луу бар ах トゥ 2 байв. Тэд Сумэйгээс айдаг болохоор зүгтах гэж байлаа. Байлон, байху. Энэ новшиг зогсооход надад туслаадах. Гэвч Сумэй тэднийг дуудах мөчөд тэд зүгтаж чадахгүйгээ мэдсэн юм. Аха, одоо яах вэ? Нэгэн тийм зүйл болсноос хойш Чүфэнийг жаахан зодчихъя. Үгүй бол Сумэй биднийг алах байх. Тэр хоёр нэг рүүгээ хараад хэдэн өдрийн өмнө өгсөн Сумэйн тушаалыг санав. Тэд шүдээ зуугаад Чүфэний замыг хаах гэж хараалаа. Чүфэн энэ хоёрыг аль хэдийнэ анзаарснаас гадна өөрийн чиглэж байгааг хараад түүн рүү дайрах гэж байгааг ч мэдэв. Чүфэний урд ирсэн ах トゥ хоёрын нэг нь толгой руу, нөгөөх нь гэдс болон хөл рүү нонлов. Энэ хоёр хоёулаа спиритийн 6 дугаар төвшин болохоор тулааны техник хэрэглээгүйч тэдний хүч хурд дээд зэрэглэлих байсан юм. Хэдэн өдрийн өмнө байсан бол Чүфэн тэдний дайралтыг хааж чадахгүй байсан биз. Гэхдээ одоо бол тэсвэр. Чүфэн хойш ухралгүй урагшгүйлээ. Газарт нэг гიშгээд түүний бие агаард эргэн ах トゥ хоёрын голоор салхи шиг л гарчхав. Энэ аура спиритийн 5 дугаар төвшин. Чүфэний аураг мэдэрсэн ах トゥ хоёр цочирдон зогслоо. Ердөө спиритийн 5 дугаар төвшин байж тэр хоёрын дайралтаас зэрэг болцсон нь итгэхийн аргагүй байв. Энэ мөчөд ах トゥ хоёр нүүр хийх газаргүй болсон мэт санагдав. Чүфэн авьяастай хүнч гэлээ тэр хоёрч бас энгийн хүмүүс биш.
Хоёулаа спиритийн 6 дугаар төвшин байж олон нийтийн өмнө яаж нэг муу спиритийн 5 дугаар төвшний хүнд мөчөөгөө өгөх юм? Ингэж бодсон тэр хоёрын дотор нь харлан дайрах хэв маяга өөрчлөн хэд хэдэн цохилт хийв. Нүдэнд харагдахаар тоолж барамгүй салхиар үссэн алганууд үүсэн Чүфэнийг чиглэн нэслээ. Бараг зүүч орох зайгүй шахалдсан байсан болохоор бултах арга байхгүй байв. Энэ хоёр тэдний 3 дугаар зэрэглэлийн техник хэрэглэхийг харсан Чүфэн хөмсгөө зангидлаа. Тэр энэ дайралтаас нь бултах аргагүй болохоор өөрийнхөө тулааны техникээр хариуц цохилт хийхээс өөр аргагүй байв. Гэвч хэтэрхий олон хүн харж байгаа болохоор тэр жинхэнэ хүчээ гаргаж болохгүй байв. Хэсэг бодсны дараа Чүфэн шүдэ 100 сүнсний энерги арьсандаа төвлөрүүлээд хамгийн цөөхөн алгатай хэсэг рүү нь өсөрч дайралтыг авлаа. Хэдэн чанга чимээний дараа Чүфэн 3 алганд оногдлоо. Түүний нуруунаас бадарах мэдрэмж төрөгч дотоод гэмтэл аваагүй юм. Ах トゥ хоёрч хүчээ бариагүй болохоор тэр хүмүүсийг үнэмшүүлэхийн тулд хол үсэрч газар тунаад уруула хазанд цус гаргалаа. Чүфэнийг газар унаад цус гаргахыг харсан ах トゥ хоёр сандарч эхлэв. Тэд нэр хүндээ унгахгүй тулд хүчээ барилгүй дайрсан. Мэдээж тэд Чүфэний ард байх хүнийг уурлуулахыг хүсээгүй юм. Тэд дотроо хайж байсан ч Сумэйг ирэхийг хараад Чүфэн рүү албаар муухай хараад хурууга чичин хэллээ. Чүфэн, Сумэйг уурлуулсны хариуч нь энэ. Сумэй гинэ? Настан Сүраугийн дүү Сумэй юу? Сумэй гэсэн нэрийг сонссон тэнд байсан хүмүүсийн дунд шуугаан үүсв. Сумэй гэдэг нэр тэдний бүгдийнх нь мэддэг нэр байв. Учир нь тэр охин асар их авьяас бэлэгтэй болохоор хүн бүрэл мэддэг байлаа. Сумэй дэндүү үзэсгэлэнтэйгээс гадна Азурэ Драгон сургуульд энэ жил л орсон болохоор маш цөөхөн хүн түүний царайг мэддэг. Гэхдээ Сумэй дэндүү авьяастай 14 наснда спиритийн 7 дугаар төвшөнд орсон болохоор шууд дотоод танхимд тэнцвүүлсэн. Тэр өдрөө тэр салхины нэгдэлд орсон. Сумэйн царайг энгэр дээрх салхины нэгдлийн тэмдэгтэй нь харьцуулсан хүмүүс түүнийг гарцаагүй Сумэй гэдгийг мэдэв. Энэ үед хүмүүс бөөн шуугаан болж байв. Учир нь Сумэй бол алдар цуун дотоод танхимаар тархсан охин. Тэр жал хэм бэ? Сумэйг уурлуулбал өглөөл гэсэн үг. Луу бар ах トゥ хоёр түүнийг Чүфэн гэсэн байхаа. Түүнийг харахад нөгөө тэнэгч нь байх. Тэр үнэхээр тэнгэр ямар өндөр газар хэрэг хүн гэдгийг мэддэггүй бололтой. Энэ үед хүн бүрл Чүфэнийг алуулна гэж бодож байлаа. Сүраугаас болж дотоод танхимд Сумэйгийн эзлэх байр суурь доогуур лав биш. Бас түүний үзэсгэлэн гоогоос болж дотоод танхимын гоц сурагчид түүний араас гүйдэг учраас Сумэйг уурлуулсан хүн өхлөөл ирж байна гэсэн үг. Сумэй цус урсхан удаанаар босох Чүфэний урд ирээд царай нь хувиран эргэж хараад луу бар ах トゥ хоёрыг алгадаад чангаар загналаа. Хэн та нарыг түүнийг зод гэсэн юм? Өхмөр байна уу? 26 дугаар анги. Нөгөө догшин хүн чинь Чүфэн. Новш гэж юу болчихв? Сумэйн алгадалт маш тод байсан болохоор луу бар ах トゥ хоёр гайхшраад зогсохгүй харж байсан хүмүүс ч гайхан мэлэрлээ. Сумэй Чүфэнийг барих гэж байсан юм биш үү? Юу болчихв? Ягаад Сумэй ах トゥ хоёрыг алгадчихв? Түүний Чүфэнд санаа зовсон байдал нь хүмүүсийн толгойг бүр эргүүлж орхив. Юунда харсан юм? Харах юм байгаа мó? Хараад байвал нүдийг чинь ухан шүү. Энэ үед Сумэй эргэж харах үед үзэсгэлэнтэй нүүрнээс нь хөөхөн төрхөн харилж харцсан хуйтэрч хүмүүсийг айлгав. Хөөе зүгээр үү? Хүмүүсийг айлгасныхаа дараа Чүфэнийг чиглэн алхаж эхэллээ. Зүгээрээ яагачгүй. Чүфэн босоод хуруугаараа уруул дээрх цусаа арчхад уруулаа хадсан жижигхэн шаргач ил болов. Чи муу новш? Энэ үед Сумэй бүгдийг ойлгосон юм. Тэр дайралтаас болж цус алдаагүй, харин жүжиглэж байсан гэдгийг ухаарсан юм. Түүний жүжиглэлт дэндүү үнэмшилтэй байсан болохоор Сумэйг хүртэл хуурсан нь энэ байв.
Энэ үед Сумэй үнэхээр Чүфэний нүрийг юу ч хүй болтол маажмаар санагдаж байсан ч түүнийг салхины нэгдэлд авах хүсэлтэд автан төвчлээ. Тэр ах トゥ хоёр руу эргэж хараад "Дагаад яв" гэж хэлээд хүмүүсээс зайдуу газар руу явлаа. Энэ үед ах トゥ хоёр багтартлаа уурлаж байв. Яасан ч вэ, тэд чинь дотоод танхимд алдарт суутай хүмүүс. Сумэйд алгадуулсны дараа тэдэнд нүүр хийх газар байхгүй байв. Хөнгүй газар ирээд Сумэй гэмссэн царай гаргаад "Уучлаарай. Тэр Чүфэн онцгой чадвартай болохоор бид түүнийг уурлуулж болохгүй." Сумэй ах トゥ хоёрт Чүфэнийг нууцлаг техникээр хичээлдэг, бас сүнсний хүчтэй гэдгийг хэлэх гэсэн боловч Чүфэний нууцыг дэлгэлгүй орхисон юм. Сумэйн хэлхийг сонссон ах トゥ хоёр гүн бодолд автлаа. Чүфэн яаж яваад Сумэйн анхаарлыг татчихав? Сумэй болон ах トゥ хоёрыг явсны дараа Чүфэнд хийх зүйл олдохгүй уйдж эхэллээ. Тэр хувцсаа цэгцлээд хүмүүсээс салан явлаа. Тэр шаардлагагүй анхаарал татахыг хүсээгүй юм. Чүвэй тэр яг энэ үед хүмүүсийн дундаас 10 хүн гарч ирлээ. Чүвэй Чүзэн тэр хэд байсан юм? Тэдний хоёр цүнхэн дүүрэн байсан нь гайхалтай олцтой яваагийн шинж байлаа. Гэвч бүгдээрээ доод зэрэглэлийн сүнслэг ургамал байсан юм. Тэд ч бас түрүүн болсон зүйлийг харсан болохоор хэсэг цочирдон зогссон. Чүфэнийг салхины нэгдэлд урьсан нь тохиолдол биш бололтой. Гарт цаггүй нэг нууц байгаа. Та нар энэ жилийн дотоод танхимын шалгалтаар 40 ширхэг догшин аратан ганцаараа алсан догшин хүний талаар сонссон байхаа. Хэсэг бодсны дараа Чүвэй амаа нээлээ. Мэдээж сонсолгүй яах вэ? Тэр үнэхээр хүчтэй байснаас гадна дотоод танхимд түүний талаар зогсолтгүй яригддаг. Тэр өөрийгөө дэндүү гүн нуусан болохоор хинч түүнийг танихгүй. Тэр хүний талаар ярих бүрт тэд Магдалийг харамгүй хэлж байв. Тэгвэл салхины нэгдэл шин сурагчдаас гишүүн элсүүлэх юм бол тэд хэнийг сонгоно гэж бодож байна? Гэж Чүвэй асуулаа. Мэдээж тэр догшин залууг л өрн шүү дээ. Бүгд л адилхан бодож байв. Чүвэй юу гэх гээд байгаа юм? Гэнэт нэг нь хачин санагдсан аятай асуулаа. Учир нь өнөөдрийг хүртэл салхины нэгдэл ганцхан хүн урьсан. Тэр нь Чүфэн байсан юм. Гэхдээ яаж ч утсан тэд Чүфэнийг тэр шүтэн биширдэг хүнтэйгээ зүүрлэх бодол толгойд нь буухгүй байлаа. Тэгэд нэг нь үгүйсгэлээ. Байж боломгүй юм. Яаж Чүфэн тэр догшин хүн байдг юм? Чи Чүфэнийг сайн мэддэг юм уу? Азуурэ дараагийн сургуульд орсноос хойш та нар Чүфэнийг дотоод танхимд орж чадахгүй болохоор нь доромжилдог байсан. Түүний жинхэнэ хүчийг хэн мэдх юм? Бид Чүвэйгийн үгийг сонссон тэд огтхон ч үгүйсгэж чадахгүй байв. Тэд жаахан байхасаа л Чүфэнийг дорд үзэж, Чү овгийнх биш гэж гадуурхаж, Чү овгийн нэрийг зүүсэн ичхүүргүй хүн гэж хардаг байсан. Чүфэнийг доромжлохоос өөр хинч түүнийг сайн мэддэггүй байлаа. Чүвэйн хэлсэнтэй санал нэг байна. Яг энэ үед чимээгүй байсан Чүзэн ярьж эхэллээ. Бид үүнээс нь олж Чүфэнийг хит дутуу үнэлсэн. Тэгснийхээ хариуд миний ах Чүчэн хүнд төлөөс төлсөн. Та нарыг Чүфэнийг уурлуулахгүй байхыг хүсье. Үгүй бол харамсан шүү. Ярьж дуусаад Чүзэн төрүүлээд явлаа. Чүвэй тэрхэд гүн бодолд автан зогсоцгов. Тэд яагаад Чүчэнийг сүнслэг ургамлын эрэлд оролцоогүйг сайн мэдэж байсан юм. Хэсэг замаар явсны дараа Чүфэн сүнслэг ургамлын уулнаас бууж ордны гадна ирлээ. Ордны гадна бужигнсан олон дотоод танхимын сурагчид байв. Ихэнх хүмүүсийн олз тийм ч муугүй байлаа. Хүмүүс сүнслэг ургамлын ууланд тохиолдсон зүйлээ ярин их л шуугантай байв. Чүфэн танил хоолой сонсогдсон зүг рүү харахад Чүюэ түүнээс холгүйхэн зогсож байв. Чүюэгийн баг 11 хүнтэй байсан ба Чүюэгээс гадна 2 нь Чү овгийнх, бусд нь Чү нэгдэлд орсон хүмүүс байв. Тэр хүмүүс Чүфэнд их ээлдэг ханддаг учраас тэднийг ч Чүфэн давгүй үнэлдэг болохоор эргүүлэн толгой дохин мэндэллээ. Өө, Чүфэн чиний олз ч муугүй бололтой 2 цүнх дүүргсэн харахад. Тийм шүү, ганц хүн бидний нийлүүлснээс ч их олзтой байна гэдэг. Бид сүнслэг ургамал сайн ялгаж чадахгүй байсан болохоор хідэн өвсч дунд нь явж байгаа байх.
Чүфэнийг ойртох үед Чү овгийн нөгөө хоёр доромжилсан аятай хэллээ. Тэд Чүфэнийг ганцаараа 11 хүнээс их олзтой байна гэдэгт нь итгэхгүй байв. Энийг харсан Чү Юэ тэднийг загнахыг хүссэн ч Чүфэн эхлээд ярьлаа. Чү Юэ, чи удахгүй спиритийн 5 дугаар төвшөнд орох байхаа. Энийг дүүгээс нь өгч байгаа бэлэг гэж бодоорой. Ярьж дуусаад Чүфэн цүнхэндээ гараа хийгээд атга дүүрэн сүнслэг ургамал гаргаж ирээд бүгдийн Чү Юэд өглөө. Чү Юэ, надад хийх зүйлс байгаа болохоор би төрүүлээд явлаа. Чү Юэ Чүфэний гинтийн үйлдэлд цочирдон гөлрөн зогсов. Тэр эргээд хэвэн болох үед Чүфэн аль хэдийн явчихсан байв. Тэгээд эргэн тойрных нь хүмүүс түүн рүү биширсэн харцаар харахыг анзаарлаа. Гайхан доош харсан даруйда цочролд ороод хөшчгөв. Түүний тэвэрт 13 улаан сүнслэг ургамал байв. Эднэр бол доод зэрэглэлийн шорон сүнсний өвс биш, харин дунд зэрэглэлийн тэнгэрийн сүнсний өвс байсан юм. Чүфэний хоёр цүнхээр дүүрэн тэнгэрийн сүнсний өвс байгаа гэж бодохоор тэдний хинч тайван байж чадахгүй байлаа. Мэдээж тэд Чүфэний нөгөө цүнхээр дүүрэн гэгэн сүнсний өвс байгааг мэдвэл өхмөр санагдах биз. 27 дугаар анги. Хачин тэмдэгнүүд. Чү Юэ, чиний олз тийм ч муугүй байсан бололтой. Чүвэйн хоолой сонсогдон тэдний баг нааш алхан ирлээ. Энэ та нар тэнгэрийн сүнсний өвс барьсан юм уу? Бас ийм ихийг барьчихсан байдаг. Чүвэй тэрхэд хурч ирээд Чү Юэгийн тэвэрт байх тэнгэрийн сүнсний өвснүүдийг хараад мэл гайхан зогслоо. Нэг ширхэг тэнгэрийн сүнсний өвс 20 ширхэг шорон сүнсний өвстэй тэнцдэг. Чү Юэгийн тэвэрт байх 13 ширхэг тэнгэрийн сүнсний өвс Чүвэй тэр хэдийн олзыг хэд нугалсан байв. Үгүй, энийг бид бариагүй. Чүфэн надад өгсөн юм гэж хэлээд Чү Юэ 13 ширхэг тэнгэрийн сүнсний өвсөө далд хийчихв. Тэр үед хүн бүрийн шүлс нь гоожих шахлаа. Ялангуяа Чүфэнийг доромжилсан хоёр. Чүфэнийг доромжилсан доромжил нь яг л 2 зоостой гуйлагчин мянган зоостой баян эрд өнгөрч байгаа мэтэл санагдав. Чү Юэ, эднийг Чүфэн чамд өгсөн гэх гээд байна уу? Арай! Чүвэй тэрхэд Чүфэний дүүрэн 2 цүнхийг санах үед тэдний нүүр нь 180 хэм өөрчлөгдлөө. Чү Юэ, муу юм болсон. Чүфэн. Яг энэ үед Чүшвэ тэрхэд ярвайсан царайтай гүн ирлээ. Чүшвэ, юу болсон бэ? Чүфэн чамайг дээрлэхээ юу? Чүшвэгийн сүнсгүй болсон мэдсээр Чү Гаогийн хөлн дээрх шарахыг харсан Чү нэгдлийнхэн Чүфэн тэднийг дээрлэхсэн гэж бодов. Харин Чүшвэ болсон зүйлсийг дүрслэн ярих үед бүгд чимээгүй болцгоолоо. Чүшвэгийн хэлснээр бол Чүфэн түүнийг аврах гэж спиритийн 5 дугаар төвшний 3 хүнтэй ганцаараа тулалдсан байна. Тэр өөхөхгүй ч маш хүнд бэртэж бүр тахир дутуу болох ч аюултай байсан. Гэтэл тэд түрүүхэн Чүфэнийг харсан. Тэр зөв зүгээр байснаас гадна цоглог явж байсан. Бэртсэн шинж огтхонч байгаагүй. Бас юу гэсэн үг вэ? Чүфэн спиритийн 5 дугаар төвшний 3 хүнтэй тулалдаад ялагдалгүй бүрэн бүтэн зугцсан гэхээр Чүфэнд яаж тийм их хүч байдаг байна? Тэд энэ талаар үргэлжлүүлэн бодсонгүй. Бодох тусам тэд уламл их айдас давтаж байв. Чү Юэ, чи сая Чүфэнийг зүгээр гэсэн үү? Чүшвэ сэтгэл нь хямарсан байдалтай асуусан ч итгэж өгөхгүй байсан нь нүүрэн дээр нь илт байлаа. Ааха, Чүфэн зүгээрээ. Бид түрүүхэн түүнтэй уулзсан. Чү Юэ толгой дохин хэллээ. Ашгүй дээ. Чүфэн зүгээр байна. Ашгүй дээ. Түүний жаргалтай байдал нь гэнэт уй гашуугаар дүүрэн Чү Юэгийн энгэрт наалдан нулим сурсгаад ин хэлв. Чү Юэ, миний буруу байж, бидний бүгдийнх нь буруу байж, зөвхөн чиний л зөв байж. Чүфэн бидний дайсан биш, харин манай Чү овгийн хамгийн зоригтой хүн. Чүфэн байгаагүй бол би гэд ихэр татан хуйллаа. Энэ үзэгдлийг харсан Чү Юэ улам ихээр баярлав. Чүшвэ үнэхээр Чүфэнийг өөрөөр харж эхэлсэн нь тод байв. Бид Чүфэнийг үнэхээр буруу бодож иржээ гэд Чүвэ санаа алдлаа.
Түүний нүүрэн дээр өөрөөсөө ичиж байгаа төрх илт байв. Чүүшвэд тохиолдсон зүйлсийг сонссон тэд Чүүфэнийг өөр өнцгөөс харж эхэлсэн юм. Бүх сурагчид сүнслэг ургамлын уулнаас буух үед хэдэн настангууд сүнслэг ургамлын уулын дунд хэсэгт харагдана. Тэр үед Суроо тулааны техникийн барилгын захирал болон хэд хэдэн настан цугларсан байна. Тэд 3 сурагчийн цогц руу харан хөмсгөө зангидна. Гэвч тэд зөвхөн харахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Учир нь энэ цогцнуудыг цагаан хөрөмтэй хүн нухацтай ажиглаж байв. Тэр бол Азуре Драгон сургуулийн нэг томоохон хүн бөгөөд гол танхимын настангууд хүртэл түүний хажууд томоотой зогсно. Түүний цагаан хөрөм их онцгой байсан ба онцгой тэмдэгнүүдээр дүүрсэн байв. Бас цагаан хөрөм нь маш том харагдах ба тэр хүний хувцсыг далдлаад зогсохгүй, царайг нь биетэн цуг тэр чигтэн далдалсан байлаа. Энэ олон жилийн дараа ахаад гараад иржээ. Цагаан хөрөмний цаанаас хөгшин хүний хоолой сонсогдлоо. Настан зүг, та арай 1000 яс оршуулгын газрыг яриад байна уу? Суроо ураг шалхан асуулаа. 1000 яс оршуулгын газраас өөр юу байх вэ? Танай дотоод танхимын настангууд ажилдаа дэндүү хайн хандах юм. Та нар 1000 яс оршуулгын газар гарч ирсний сүүлдэл итгэх юм. Маш олон зүйл алгаснаа мэдэж байна уу? Муусан арчаагүй юмнууд, хог шаарнууд, та нарын хэрэг ер нь байна уу? Суроог асуусны дараа цагаан хөрөмний цаанаас хөгшин хүний ууртай хоолой гарлаа. Бүгд л түүний уур хилэнг мэдэрч байв. Загнаж дуусаад тэр настан ханьцууга даллаад ямар ч ул мөргүй алга болчихов. Түүнийг явсны дараа бүгд л тайвшран гүнзгий амьсгаа авлаа. Түүний урд байх үед гүнзгий амьсгаач авч чадахгүй байсан ба хэнч Суроо шиг түүнээс асуулт асууж зүрхэлж чадахгүй. Энэ хөгшин арай дэнднэ. Энэ 1000 яс оршуулгын газар чинь зэрэглээл гэсэн үг. Түүний хийсэн таринч илрүүлж чадаагүй үсттэй. Бид яаж энийг хизээ гарч ирэх үгүйг нь мэдх юм? Суроо ууртайгаар хэллээ. Жаахан аяар түүнийг өрөх гэж Азуре Драгон сургууль их зүйл туулсан. Бэдэж гэлдэггүй захирал хүртэл түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Бэд түүнийг хэлгэнүүлж болохгүй. Настан Оуян Суроог тэр цагаан нөмрөгтэй хүнийг уурлуулах байх гэд тайвшрууллаа. Тэр харваас Азуре Драгон сургуульд сайн санаж ирээгүй байна. 1000 яс оршуулгын газраас Эрдэнэс хайх гэж л ирсэн биз? Гэж Суроо хэлв. 1000 яс оршуулгын газар Эрдэнэс байдаг гэдэг чинь ердөө л цуу яриа шүү дээ. Ийшээ орсон хэнчвэ гарцаагүй үхдэг болохоор үнэн худлыг хэнч мэдэхгүй. 1000 яс оршуулгын газар бол аюултай бүс. Бүгд л энэ талаар сэрэмжилж байгаа. Хэрвээ зүг энэ 1000 яс оршуулгын газарт нэвтэрч чадах юм бол Эрдэнэс авсан чи яадаг юм? Түүний сажийг хөрөхгүй гэж айж байна. Гэд Суроо инээмсэглэлээ. Бяцхан охин минь үгээ мэдэрэ. Зөрүүд Суроотой тулгарсан Оуян яахаа мэдэхгүй л байв. Нэрэ танай салхины нэгдэл нөгөө хүүг өрсөн үү? Тэр хүү үнэхээр толгоо өвтгөж чадах юм аа. Сумегийн урилгаас татгалцсан гэсэн. Чүүфэнийг дурдах үедээ Суроо санаа алдлаа. Оуян хэсэг гайхсан ч инээмсэглээд сонирхолтой хүү байна гэлээ. Чүүфэн байрандаа ирээд тухтай гихч нь усанд орлоо. Хувцсаа тайлаад усанд орох гэтэл тэр гайхан зогсоод царай нь ихээр ховров. Үгүй энэ чинь өөрийнхөө цээжийг харсан Чүүфэний царай ярваж эхэллээ. Түүний цээжин дээр хачин тэмдэг байсан юм. Юу нь хачин байсан бэ гэхээр энэ тэмдэг нь маш олон онцгой тэмдгээс бүрдэж нийлсэн байлаа. Тэмдэг бүр нь амьд юм шиг харагдаж Чүүфэний арьсаар гүйх нь айдас хөргөн байв. Чүүфэн гараа цээжин дээрээ тавиад тэр тэмдгүүдийг авах гэж хэд хэдэн удаа үрлээ. Гэвч яаж ч хичээсэн арьсан доор нь амьдарч байгаа харагдах энэ тэмдгүүдийг яагаад ч авч чадахгүй байв. Түүний арьсан дээр нааш цааш гүйх тэмдгүүдийг харсан Чүүфэн сэтгэл санаагаар унлаа.
Мянган яс оршуулгын газрын хараалаас мултраагүй бололтой. Гэнэт Шүүфэн санаа амарсан аятай нэмсгэллээ. Энэ бол мянган яс оршуулгын газраас түүнд үлдээсэн дурсгалын зүйл гэдгийг тэр мэдэж байв. Энэ нь сайн ч вэ, муу ч вэ, одоогийн Шүүфэн яаж чадахгүйгээс хойш хувь тавилангаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нэгэнтэл авч чадахгүйгээс хойш Шүүфэн олон юмч бодсонгүй. Юу ч болоогүй юм шиг усандаа орлоо.